Complement өчигдөр арайны тест одоо юу болсон мэдэхгүй. Би негатив гэж үзэж байгаа. Өнөөдөр би өглөөс ирчээд хичээлдээ суучаад одоо 12:44 болж байна. Тэгээд гарах чинь манай золоо юунд бууз хийж байгаа. Миний сакс тоглодог байсан үед өмсдөг байсан амьс. Сакс тоглодог хүмүүс. Окей, ерөн сакс үздэг хүмүүс мэдэх баг. Энэ амьсыг гэж. Юу миний амьс шүү дээ. Би KD-ийн амьс. KD. Би ягаад ер нь KD авснаа мэддэггүй шүү дээ. За мэдх юм байна. Бум. За би KD өмс шаажчих аваа гэхээр. Одоо жоос өрөөхөн байгаа. Би манай золоо Крис 2 буузаа хийж ахт нь би юу явах вэ юу? Яна би ингээм амьсан дээр өмсчлөө ш. Болж байгаа юм бах та. За амьсаа тайлчаа. Давхар амьс өмсөхгүй. Манай золоо Крис 2 бууз хийж ахад би дараа нь юу ороод салата хийн гэж бод ярьсан. Тэгэхээр энэ хоёр буузаа хийгээд би салата хийгээд тэгээд за ингээд цагаан сарыг коронатай айл хэрхэн өнгөрдгийг хараарай. За би яагаад ингэж амар бэлтгэлээ хөцөмсөд байгаа вэ гэхээр би гарч халт бүнгээ дэлгүүр орж юм цоглуулах гэж байгаа. Та харах уу? Би айгу сонин ингэж өөрийгөө ойлгохгүй байна шүү дээ. За ингийн би байна. Hello. Нэр KD-г өмсөд гарчих уу? Where is my KD? За KD-г өмсөд гарч ийн би байна. Өөрийгөө жоохон ойлгохгүй байгаа. Би одоо таргалцсан юм уу, турцсан юм уу? Ямар ч гэсэн гарч гүүн. Жоохон калор шатана. За тэгээд KD-г өмсөд калор шатагаад дэлгүүрээ яваад нүүрэндээ тосолд хүрсэн байгаа. Тэ. Хүүшээ хідэн давхар юм өмсөд байгаа юм бэ Амина? Дум налгаамсч тээ. Тэгээд цагаан сарыг дуусгаар золоотой бид хоёулаа дасгалтаа орно гэж ярьсан байгаа. Тэг жоохон турна. Миний одоо цээл нь штэ тэ миний хүсэж байгаа юм ерөөсөө килограмм хасах биш өөх хасах. Ягаад тэгэхээр би өөрийнхөө энэ юунд айгу дуртай байгаа булчиндаа би угаасаа ер нь айгу булчинтай үлдээ гэж. Тэг булчиндаа дуртай байгаа тийм булчингаа ахиж нэмэнгээ өөхөр шатаамаар байгаа. Тэг миний одоохондоо байгаа цээл бол тэр. Тэрний тулд би айгу их протеин идэх хэрэгтэй. Их жоохон хангалттай протеин идээд тэгээд калорол жоохон бага болох хэрэгтэй. Протеин идэх нь болохоор булчингаа хадгалахын тулд булчингийнхаа массыг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа. Хэрвээ хангалттай протеин идэж чадахгүй бол миний булчин бас цаашаа хөгжиж чадахгүй. Тэгээд калори бага байлгадгийн бишээ калори ер нь одоо ингээд нийт идэж байгаа юмныхаа калорийг бага байлгадгийн учир нь болохоор өөх шатлалтын процессыг би явуулахыг хүсэж байгаа болохоор ер нь хоолой нэг тиймэрхүү сонгосон байгаа. За гар дэлгүүрээр харах уу бүгдээрээ. Let's go. Яг гарах гэсэн чи та нартай ярьсан чи гоё яагаад нэ тэ чи. Миний өрөөнд шүү дээ. Ингээд хүн хамгийн рандом хамгийн их юмыг олж олно заяа. Би ингээд нэг юм хог навш цуглуулах дуртай. Жишээ нь яг гутлан дотор шүү дээ. Нэг ийм гутал олж олно. Энэ юу вэ? Энэ бол ийм бүр яг хөлтэй адилхан хараа. Миний хөл юм байхад гутал нэг яг хөлтэй адилхан. Энэ баг өмсгөөр хөл дотор ингэж мэгдэж шиг. Энэ болохоор юу яадаг гутал. Нөгөө нэг өнгөтэй
чулуутай хананд авирдаг гутал. Тийм гуталтай. За тэгснэ штэ. Дахиад ингээ анзаарах юм бол энэ миний угаасан юу миний би жужицу зориулж авсан. Гэхдээ одоо жудонд өмсөж байгаа. Дахиад штэ доор подолт надаар ролик байгаа. Тэгснэ подолт надаа дахиад боксинг билээ байгаа. Гэж. Тэр нэг юм илүү дутуу хэрэгтэй хэрэггүй спортын хог навч цуглуулдаг заяа. Тэгсэн мөртлөөс тэр юмнууд амар дуртай. Би жишээ нь ирээдүйд сноуборд авъя гэж амар мөрөөддөг. За мөрөөдөлж байхад ер хүсдэг. Тэгээ аавна угаасаа. Тэгээ сноуборд гэхдээ би унаагүй хэдэн жил болж байгаа ч санахгүй байна. Би Монголд сүүлд байхдаа унсан. Тэгээ одоо болохоор тэгэхээр уул нь ингээд амар унаар санагдаад байгаа. Хүмүүс ялангуяа ингээд юу цаны баазуудаар ягаа старинуудаа хийхээр бүр ингээ хорхоо өрөөд байгаа л да дотроос. Монголд надаа юу байсан? Цаны малгай тий шилмэл тиймэрхүү юм. Тэгэхээр нэг юм спортын илүү дотор юм цоглуулах амар дуртай. Тэгэд ер нь спортлог хүн юм бэл л дээ. Би бусад энгийн хүмүүсийг бодвол ер нь спорт гоё. Спорт over spirit гэж үү. За би гарч хүй дэлгүүрээ орлоо. Ингээл тэнийг юм зөрчээ. Гараад ороод гэрсэн. Тарарарара. Гэртээ маск тавьдаг болсон би таяр. Дуруу. Гадаад гэхдээ жоохон бороо орж ийна. Анх намайг гарахад ороогүйсэн. Орж ирсэн чи орцсон шүү. Би нэрээ яасан гэж будаа. Хагас өдөр ажилласан байхгүй юу? Икеад. Тэгээд Икеад явж явах замдаа жоохон оройтод тэг машин авсан байхгүй юу? Тэг машин түрээслээд 15 минутын дотор ажилдаа очоод тэгээ ороод тэгээд 9 цаг ажилласан заяа. Биш 8:45. Тэгээд ажиллаад харчаад гараад ирсэн чинь гадаа хань цасан шуургатай. Тэгэхээр би зүгээр шуурга. Амар хүчтэй салхитай амар болсон шүү. Харин тийм бүр гадаа бүр юу яагаад нэг машин жишийн дээрээс баахан мод цогноод. Харин тийм тэгэд би харин тэрийг харчаад алхахаас нөгөө нэг амар хэцүү байгаа харин эргэж харин машин байна уу гэдэг нөгөө машин түрээсэлдэг аппликейшн руу гарсан байхгүй юу. Тэгсэн чи би өөрийнхөө фартыг банд нь болоогүй л яах вэ. Тэгээ би машинаа ингэж дуусгаагүй 9 цаг түрээсэлсэн. Тэгсэн чи ингэж минутаар бодоод 9 цаг бодогдсон заяа. Тэгээд би сандраа дуусгаад шууд тэрний юулганд залгаад тэгээд залгаад ингээд хүүе би ингээд авсан чи 9 цаг авчижээ. Би уул нь ингээд бэндэн гэдгийг дарсан, дуусгахыг гэдгийг нь тэгээд ингээд дарчаад тахт чинь тэр чинь дуусаагүй. Ингээд дуусгацсан гэж харуулчаад би ажиллаад дарчаад харсан чинь дуусаагүй байсан гэдгийгсэн чинь өдөөс тэгээ ингээд надаа юу ирсэн заяа. 180 евроны гайшнаг ирсэн. Тэгээ би хүүе би өрөөсөө шилтэг санагдав. Тэгээ залгаад би хэлсэн байхгүй ингээд ийм юм болчлоо гэсэн чи өдөөс ингээд таны хуучин фартуудыг одоо машин түрээсэлжсэн юмнууд чи харсан чи ерөөсөө өмнө нь юм болж байгаагүй юм байна. Тэгээд энийг нөгөө куланц руу автайланглгаа явуулчих. Тэгээд 15 минут гэж бодчих. Та бити санаа зовоорой. Эхлээд 170 татагдчихад 180 татагдчихад тэгээд үлдсэн нь буцаад ороод ирэх шүү. Гэхдээ тэр нэг хагасаад ирсэн болохоор нэгт 2 дахь гээл тэр нь ингээд юу яагаад дуусгах гээд тэгээд надаа 15 минут болгож өгсөн шүү. Залгасан чинь. Хэдэн үед болсон юм бэ? 9 цаг. Бараг 9 цаг авчихсан юм шүү. Харин тэгэхээр би бүр хараа шокнд ороод юу болоод байна. Тэгээд би цаашдаа харсан байхалаа дээрээс тийш яваагүй. Тийм машин хаагаар авсныг шууд харж автай юм бичээ. Яа ямар аа. Яг шокнд орчихсон. Хүй битээ зүгээр тийм амар ханиад байна түрээгүй заяа. За бүр хамгийн ханиад зүгээр хамар ингэж одоо зүгээр болсон. Одоо зүгээр болсон. Тийм. Тэгээд таараа надад зүгээр ингээ хамар нь битүүртэйгээс болов. Positive negative яаж вэ? Positive байсан өчтөр PCS-ээс өгсөн. Өчтөр хоо. Миний хот 15 би 4 өдрөөс нэг үст тийм үү? 4-5-аас. Тэгээж мэдсгийх үү. Тэрсэн өдрөө хичгэнэ.
А негатив байна. Би негатив байна. Ямар ч тийм контакт хийх Юу? Анжигнондоо юуны тестний буузнууд гараад ирсэн. Энэ сая би дэлгүүр ороод авчирсан юмнуудаараа мандарин, лимон, авокадо. юм явдаа шүү. За. Юу ч хүрэг байгаа шүү да. За. Одоо тэнгуут нь би ийм юмтай ийм тиймээрээ ингээд хүрсэн байж магадгүй юмнуудыг нь хальт ингээд тэгээ хоолнд оруулах гэвэл бактеригүй хоол гэдэг тий. Тийм одоо ингэж байгаа л бактери болох ч даа. За. Би дэлгүүрээс авсан юмудаа харуулах гэсэн. Сая би баахан ногоо авсан шүү дээ тий. Тэгээ ногоон дээр мэнгэн сармас улаан манжиг. Би улаан манжигны салат хийх гэдэг юм чансан улаан манжиг авсан. За. Тэгээд 0 цэвэрлдэг баг юм авсан. Би сүүлийн үедээ штэ ийм хөлтөөс ногоо амир хидэд байгаа байхгүй юу? Ийм. Тэгээд энэс би 3-ыг авсан. Анхаарал таахгүй. Аманжаа. Өндөг. За, фарангийн салатын дотор самар тэгээд кранбери хийн. За. За би салаатаа хийж эхэллээ. Хамгийн түрүүнд төмсөө хийгээд төмсөө чанаад тэгээд өндгөө чанаад эхэлчихдөө. Түр баяртай. Эхнийхэн боозыг амсах уу? Let's try it out. Ой мэнэ яг авсан шүү. Үгүй энэ зүгээр юм шиг санагдлаа ш надаа. Надад хамгийн түр ихний юу тийг санагдсан юм. Юу надад хэмбигдэж авсан. Гэхдээ ингэ бодохоос суу муу байгаа тийм тэгэхээр угаасаа давс ихтэй яснаас тийм болох гэсэн л лөө. Хэрэг албад хэлээд за туслая шүү. Яг юм байна. За. Тэмээ гоё амттай болсон юм гоо. Би бууцэдэг амар удчихжээ. Гоё юм. Тэр уун бууцаа хамт хийгээд салаатаа хамт хийгээд тэгээд хамтдаа хоолоо хийдэг. Данч коронавигоос болоод энэ удаад ширээ яваач засахаараа. За би салаатанд орлоо. Би хоёр салаатаа хийцээ. За миний улаан манжийн салаат. Улаан манжийн салаат нь гоё нөө, нийс салаат нь гоё. Нийс салаат нь битэрж байгаа вэдтэй луван хийгээгүй. Хоёлоо. Өндгөө багтаасан. Хоёлоо гоё нөө. Хоёлоо басктай. Нэгнээсээ зай гараастай. За одоо ингээ бууцсаа дигнээ. Тэгээд иднэ. За буудаа идэнэ. Бууц хэдэн минут болох юм? 15. Миний бутаа найлвал. Араас нь. Хэд орсон. Би юу л хаалганы барил руу зацсан. Ингээ барьдаг хэсгүүд рүүгээ цацаад явчихнаа. Яй. Тара. За өнөөдөр миний бууз тэгээд салаад. Яна амар их бууз хайр. За би хамрандаа нэрийг юм тосч өгч байгаа.
оксолин. За энэ тасыг ингээ хамбарныхаа доогоор ингээд энэ хаваараа түрхэнгүүт вируснаас хамгаалдаг гэдэг ээж жоохон бахад өвөл гадаа гарч байхад ингээл түрхээд идэв гэсэн нэг тийм тас шүү дээ. Тэр тасыг түрхэж байгаа. За өнөөдрийн хоол амар угаасаа хийх хэрэгтэй ингэнэ гэж. За ингээд салаатны хувьд миний салат, миний улаан манжингийн салат. Бэнэ. Юу вэ? Ичээ. Айконоос хараад хэлж өгч ийсэн. Миний охин айконд ороод миний салат. Ёо, ямар хөөрхөн юм бэ? Нэг салат хийсэн шүү дээ охин. Тийм, тэгээ буузтай. Вау! Буузын золоо хийсэн. Хоёр салаатыг би хийсэн. Данч манай гэр луунгуу тэгээ луунгуу салат хийсэн. Зүгээр. Би өнөөдөр юу яасан ээжээ? Дэлгүүр орж салаатны юм авч байхдаа тест центрээр ороод тест өгсөн. Тэгсэн чинь негатив. Гайгүй. Тэгтээ ингээд хамт амьдрах юм бол яалтчгүй юу яах юм бэ нөө? Позитив болох магадaltaй л юм байна. Гэхдээ тэгэж би тэгээ та нас чи яаж буузаа хийсэн? Нуугдчих нэг нэгээрээ гарч буузаа хийсэн. Би нэгийг чимгээд зүхтонгууд золоо ороо дахиад нэг шимгээд тэгээ ингээд. Золоо ганцаараа юунд галтгоонд байж агаад буузаа хийгээд би дуусныхан дараа ороод салаад байсан. За. Танаас тэгвэл өнөөдөр гоё юм болж байгаа юм байна. Тий. Тэг яана 2 төмпөн дөрөн салаад хийсэн шүү дээ. Тэгээд төмпөн дөрөн нийслэл салаад, төмпөн дөрөн улаан манжингийн салаад. Гоё л шүү дээ. Яг билээ гоё. Өнөөдөр сайхан гоё. Хөөх юм аа нийслэл салаад идэх юм гэж байгаа. Би агарт гайхуулт юм уу гэж бодсон явуулна. Харин тий. Агаар ингээд миний хоолой гэдэг штэ ээжээ. Тэгээд юу гэдэг гэж тандаа. Яг ээж ах шиг байна гэдэг чинь юу хөөрч. Тий. Нэг салаад ямар вэ гэсэн чинь ээж ах шиг байна уу гэх. Бодоод цаа ямар вэ гэсэн чинь яг ээж ах шиг байна гэх. Санжил байгаа штэ хөөрхий. За бууз мууз тасрахаа. За шиний нэгэн өглөөс ирээд би ингээд гурил илтээд шүзуураад яах ч аваа гэхээр нохооны толгой хийнэ. Би яг үндэ хүмүүсээ ойлгохгүй байна. Яагаад энэ жил бүгднгийн нэг юм гурил шавраар амьтны толгой хийлгээд байгааг би бол нохооны толгой хийх хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь хин золог ямааны толгой гэсэн гэж. Тэгсэн чинь намнаг морины толгой гэсэн гэж. Тийм би бүр гайхаад ах юм. Өмнө нь хизээч толгой хийдгүй байсан. Одоо яагаад гээд толгой хийгээд байна вэ? Асаа. Хичээл шиг. За одоо энэгээр бүгдээрээ нохооны толгой нэ. Хаппигийн толгой хийнэ. Чи ямар амтан болчих нохоо мөн үү? Лоо бармаар юу юм бэ энэ одоо? Юу тусан бар шиг болоод ах юм. Чон шиг юм уу? За би
мөрөө гаргачлаа. Юу. Би өчигдрийн битүүний хоолны дараа би танарт үзүүлсэн хоолныхаа дараа ахиж бууз салаад идсэн гэвэл яах вэ? Тэгтээ шууд дараа нь шилтэй арай тийшээ. Тэгтээ бүр ингээд гэтлээ эзэн. Одоо тэрийг нэг шингээхийн тулд нэг 4 литр цай уучмаар сайхан цай шимээл суугаад байвал гоё ингээ хоол боловсрогдоод. За би нэг халт хичээлээ хийчихв өнөөдөр. Өглөөний цайнд миний өчигдрээс 2 салаад байгаа. Тэгээ битээр бууз чиг хэн болов яах юм бол асуух уу. Яарс би гараад мөргөө гаргачаад ороод ирсэн. Тэгээд нөгөө нохоогоо булцсан. Би бүр булж байхдаа бичлэг хийсэн гээл одоо заяа. За би жоохон хичээлээ. Би ч одоо оноо ингэж гаргаад жилээ ингэж гаргаад гоё нөө гоё. Би ч одоо хөрчлөлтэй байхгүй юу. Тэгээ миний жил ингээд яваад өглөө. Одоо ингээд бараг жил. За байцгаа. Эцэст ингэж би бичлэгээ хийгээд нэг гайгүй завтай болоод бичлэгээ хийгээд дуусгав. За. Харин шүү. Баяртай. Дараагийн бичлэг хүртэл